Сайн байцгаана хүүхдүүд. За манай өнөөдрийн шидэт харандаа болоо эхлэхэд бэлэн боллоо. Ингээд оролцож байгаа хүүхдтэй танилцуулъя. Ирэхэд Эрдэм сургуулийн 1-ийн ангийн авиастик зураач хүүхдүүд оролцож байна. Ингээд эхний хүүхдийн нэр хэн блэ? Нинжин орж иржээ. Дараагийн хүүхэд? Гэгэн. Дараагийн хүүхэд? Оргил. Идрот. Иш үсэг. Сүлд. Энэ үсэг сүлд орж иржээ. За бид нар үсэг ашиглаад зураг зурж байгаа. Үсэг бол өөрөө зураг юм. Тоо бол өөрөө зураг юм. 1, 2, 3, 4 гэдгийг зориулаад 2-ын тоогоор хун зурж болно. Түрүүний хичээл дээр Д үсгээр үхэр зурсан, Ү үсгээр үнэг зурсан. Одоо хэдүүлээ Б үсгээр ямар амьтан зурж болох нь вэ гэдгээ хэдүүлээ үзье заяа. За ингээд хэлбэр дүрсийг харж хагаад 35 амьтан зурж болно. За багш нь энэ яг уу Б үсгийг дарамлаар ингэж тавьчих. За ингэж зураарай. Б үсгээ тэгээ зурч. За энэгээр ингэж зурхад биш үү? Ямар гэдэстэй амьтан болж үлж байна. Толгойг ингэж зурж байна гэж ингэж бодоод энэ зургаа хушуугийн жах ингэж ургасгаад энэ рүү нэг явууч. Энэ үзүүрээс нь ингэж холбох нь шүү дээ. Тийм ээ. За. Энд 2 чих хийчихё. Хамрыг нь хийчихё. Ямар амтан болох гэдэг вэ? За цаашаа явъя тэгвэл. Ингээд номон зураас хийчих. Дахир номон зураас. Энд нь нүдийг хийчихье. Одоо амтныхын төрх гарч ирж гин үү? Ямар амтан бэ? Ийм сүулттэй, ийм чихтэй чи ямар амтан байдг үлээ? Хулган. Зүйтэй. Хулган дүрээр юм уу? Нүдэнд бүлтгэр. Чихийг нь тойруулаад ингээд нэг номон зураас ингээд зурчих. Ингээд хэлбэршээд яваад байна шүү дээ. Амийг нь яг энэ хавьяас наваад инээж байгаагаар ингээд хийчих. Тийм ээ? Тэгээ энд нь хэдэн сахад хийчихлээр хэсвэтэй харагдаж байгаа биз? За энэ бол нэлээд цадцсан хулгана байна, тийм ээ? Алхаж үйж болно, зогсож үйж болно. Яаж зорох вэ? Гэдгээ өөрөөсөө сонгоно. Энэ. Хэдүүлээ Б үсгээр сүдгэр хөөрхөн гэдэгтэй хулганыг яах вэ? Ингэж зурчлаа шүү дээ. Энэ дээр нь хөөрхөн зүрх хийчих болно бас, тийм ээ? Нэг юм бариулчихъя л. Энэ хөлний урагшаага алхаж байна. Энэ хөлний ингэж 1, 2, 3 гэж алхаж байна шүү дээ, тийм ээ? Эцэн дээр нэг юм цагаан нэг бяцлаг эзээр цадцсан хулгана алхаж явна, тийм ээ? За та нарын зургийг хараад. Гой. За ингээд Б үсэг бол хулгана болж байна. Б үсэг бас юу болдгийг шүү дээ. Шар шувуу болдгийг шүү дээ. Ингээд төсөөлөд бодоод зураад байгаа заа юу. За одоо ингээд бутаад ирэхлээр шүү дээ. Зураг маань маш гоё болно. За чихэн дотор нь та нар зөөлхөн дараад идэх маягтай ахиад ингээд зураг бодчиход сүүл нь хулган чи нөгөө 12 жилд ордог, тийм ээ? Юу гэж хэлдэг вүлээ? Эрдний зүйлэр пөхөчөд байдаг. Эрүү цагаан хулган нэг гинжилээ гэдэг.
Ингээд цагаан хулгана байж болно шүү дээ, тийм ээ. Энэ талдаа зүрх барьц. Хамрын тод хийнэ. Улаанаар бас хийгээд их гоё болно шүү. За одоо энэ дээр биш дээ. Нэг өнгө. Будаад ирэхлээр гоё болж байгаа биз? За та нар яардаг уухан бодож байгаарай. Багш нөгөө энийг өнгийн тэмдэглэлчгээ та нараас нөгөө үсгийг асуунаа. За шар өнгөөр бодож болно, саарлаар бодож болно. Тийм ээ? Багш нь бол одоо яах вэ? Энэ өнгөөр ингээ бочих. Энэ амын нь штэ. Ингэж гаргаж ирвэл их гоё болдог шээ. Цагаанаар үлдээгээд. Ийм хөөрхөн. Одоо хэдүүлээ харж байгаа л амархан. Үсгээ мэдчихсэн сууч яг тоогоо харж байгаа л үсгээ харж байгаа л амьтад зорчих нь шүү дээ. За ингэж төсөөлж хэлбэр дүрсийг харж байгаад хэлбэр дүрсээр нь зураасаар нь сайхан зураг зурж байгаарэ гэж багш надад ингэж юуг нь зааж өгч шүү дээ. Эрдний зүйлээр бөөжөд идэг эрүү цагаан хулгана нэгэн жил одоо ингэ зурагдчих шүү дээ. Тэгээд энэ хулганч яах вэ? Шинэ хулгуурсан ногоон талаараа ингэж яах вэ? Тэгээд та нар нөгөө хулгантай үлгэр шүү дээ. Тэрнтэйг холбоо сайхан ингэж зорчин шүү дээ. За энэ дүрээ тоддохын тулд хэдүүлээв шүү дээ. Ард талд нь нэг ийм 100 дугуй дүрсээр ардлынх нь хэсгийг бодож өгье. Тэгэхээр яг ингээл нөө хулганч наашаа тодроод ингээ гараад ирэх нь шүү дээ. За ингээ хулганы тухайг өлчгий 7 бор хулгана гэдэг үлгэр зурвал та нар яах вэ? Шууд энийг ашиглаад ингээ зорчих нь шүү дээ. Би үсгээ ашиглаад та нарын зураг яаж яана? Гоё болж байна уу? Хулган зураг амархан байна уу? Амархан байна. Одоо хөөгтүүд энэ дээр нэг юм цэг тавьчихвал их гоё болох нь. Энэ тэр таван ширхэг цэг тавьчих. Ингээ сайхан хоолндоо бяцлаг идчихсэн. Нэг бяцлаг болжтэй энэ хулгана. Тэгээ ганцаар идчихсэн байхгүй. Тэгсэн чинь гэдсэн зүтийгээд тэгээ цатгалаа алхаж явж байгаа ийм зураг байх нь шүү дээ. За нинжигээс эхлэх үү. Үү үсэг болсон үү үсгнийхээ шүлгийг нэг хэлчихтэй. Чанга хэлэр. Үзэгслэнгоо үсгэлчин гэхэд ордог үү үсэг би байна. Сах үнэг гэхэд бас орно тийм ээ. Үүд гэхэд орно. Үү үсэг их ол орно. Нинжиндээ баярлалаа. Нинжин дахиад нэг хэлдэ. Вилэн дууран үгэн цэцээ үзэгслэнгоо үсгэлчин гэхэд ордог үү үсэг би байна. Үнсгэлжин гэд гоё үлгэр үйдэг дагинтай тийм ээ. Тэрэнд ордог үү үсэг үнэг гэхэд орно, үүл гэхэд орно тийм ээ. Нинжиндээ баярлалаа. За үсэг буюу гэгэнэ шүлгээ хэлдэг. Оюун бэлгээ алан дүлгүр он цурдны ариун ундраа олон намаа уйсаарай одтой эмэртэй яваарай үсэг би байна. Ястай гоё. Олон ном уншаарай гэдэг чих гоё үг биш тийм ээ. Олон ном уншин шүү дээ одоо. Гэгэнэдээ баярлалаа. Оргил. Зүудний тэм. Дашаан тусан
Дүүсэн мэхэд байдуултай дахис сэлэм шиг эд үсэг намайг андуу хадаад бөөг гэвэ эндүүч бас шөхөд гэвэ эд үсэг би байна. Оо, оргил гэхэд бас эр үсэг орж ийн тийм ээ. За, оргилдон баярлалаа. Амжилт хүсье. Идэр одоо иш үсэг. Ишэн өшөө өвсний сэрэн инүүл цацан 3 хатаас иш үсгээс илгаарай. За гоё. Иш үсэг чи олон юмд орно. Шаазгай гэхэд орно, анааш гэхэд орно тийм ээ. Идэр одоо амжилт хүсье. Сүлд энэ үсэг. Дүүж савлав шиг дүүстэй үсэг дүүгийн сандал шиг эвэртэй үсэг энэ үсэг би байна. Аа гоё. Сүлд том болоод ямар мэрэгжтэй болох вэ? Зүгээр бод. Багш нь яхаа огцом асуучлаа. Бас бодоогүй байж болно шүү дээ, тийм ээ. Ер нь нэг сонирхдаг юм аа хэлсэн шүү дээ, тийм ээ, бодож байгаа. Бас нэг мэрэгжлээ мөрөөдөж ивэл бас гоё шүү дээ. Амжилт. Ухаантай. Ухаантай. Хортой хүн бол зүйт. Тэгвэл бүх юмд мэрэгжсэн сайн хүн болно шүү дээ. Бас болж байна. Идэр од ямар мэрэгжтэй бол. Томоо болоод мэрэгжил сонгоно шүү дээ. Таалагддаг мэрэгжил нь юу вэ? Цагдаа. Амрыг ирий. Хошооч идэр одоо. За, оргил ямар мэрэгжил? Чихдал. Захирал болж байна. Гэгэнэ. Ямар мэрэгжилтэй болох том болоод? Эмч болно, гоё мэрэгжил. Нинжи ямар мэрэгжилтэй болох? Танай ангиас нэг цагдаа, нэг захирал, нэг багш өдөө. Эмч. Тийм ээ? Одоо нинжи ямар мэрэгжилтэй болох вэ? Бодсон уу? За минжийн мэрэгжлээ сонгож ивэл их сайн байдаг шүү. Тэгээд хичээлдээ шамдаад байвал шүү дээ. Сайн мэрэгчлэлтэн болно шүү дээ. Анги их тусан улам сургууль сайжрал тийм ээ. Тэгээ одоо үсгээ үзээ тоогоо бодцсон сууж чадах. Дараа жил бол одоо улам сайн сурцах нь шүү. Амжилт төсөө хөвгтүүдээ. За багш нь яваа зургийг хараад хаа. Сайхан. Энэ хушуугийн цагаанаар үлдээч. Хөөм гоё болно шүү дээ. Ялангуяа Солонгой хөгштэй ангийнхан гоё дуулдаг, шүлэг уншдаг сонссон байхгүй юу. Тэгээд нинжээ дуу байна уу, шүлэг байна уу? Найз нартаа дуулж өгөх шүлэг унших. За, гараа өргөөд ерөөсөө өөрийнх нь хүсэлтээр авьяас нэгдэж байна. Сүлд. Өнгөн сарны өндөр сайхан нуруу Хинти хангаас яны өндөр сайхан нуруу хойд зүгийн чимэг болсон. Ойн хөвч болоо зэрэг өсч. Миний сарны өргөнний говьуд өмнө зүгийн манкя босон 9 махан дахианууд Энэ бол миний төсөн нутаг Монголын сайхан орон. За. Сүлд нь эхлээд идэр одно гүйцэтгэлээ. Ийм сайхан хамтч хөөхдөд биш үү те. Оргил юу унших юм? Ариун цэврийн үзэлгээр Нүрэ вада. муудан гадаг та. За, болно. Гэгэнэт юм байна уу? Шүлэг унших уу? За тийм. Тоо ээж болоо шүү заяа. Онцгой бодож байгаарай. Онцгой мэддэг хүүхэд байна уу? За чи нэг онцгой таалгач. Дуу дуулчих. Том бууз, тогоо дөрөн бууз, жижиг бууз, тавг дөрөн бууз. Ямар юм нэ? За байсаа дахиад хэлдэ. Том бууз, тогоо дөрөн бууз, жижиг бууз, тавг дөрөн бууз. Наадах чинь биш үү? Өндөг.
Биш үү? Мөг. Борооны дараа ургадаг мөг шүү. Том бууз, тогоо дөрөн бууз. Тийм ээ? Жижиг бууз. Жигнүү дөрөн бууз уу? Юу юм бэ? Шүд юм уу? Бууз гэдэг байхгүй юу? Энэ хөөрхийн оюун байна да. За бууж өглөө. Бууж өгсөн. Юу юм? Бууз юм уу? За бас болно. Гоё юмсан гоё. За ингээд бүтээл төрх агш ингээд сайхан агшнаа эхлүүлнэ. Эрхэд эрдэм сургуулийн 1-ийн ангийн Солонгоо багштай авиацлог сурагч тэн төлөөлөлөө нинжингийнхээ бүсэлэг үзье. Авиацлог зураач нинжин урдаа ингээд зураг бариарай. Ингэж урдаа бариарай. За та зураг үзүүлж. Зүйт. За тэгээ дээш нь бариад тэр зүг рүү харуулаарай. X барьчих ингээд. За ёстой гоё. Г үсэг байж байгаа үз. Гэсэн чи яаж ийн? Толгойг нь хийгээл гэдэстэй хөөхөн цатгалам хулгана. Нартай өдөр алхаа явж байгаа. Ийм сайхан дүр төрхийг маш гоё гаргасан нинжиндээ улам их амжилт хүсье. Дараагийн авиаслаг зураач гэгэнэ. Нэгдэх жил чи одоо юу вэ? Эрүү сүүлийн тэнцүүхэн төрсөн эзэнтэй ээлтэй хулган нэгэн жилээ гэдэг чил одоо яг ингээд томроо харагдаж байна. Гэгэнэ бол одоо маш гүйцэтгэлтэй сайхан зурдаг. Тэрэн дээр нь бүр алин бариуцсан чи бүр гоё болох юм байна зүрхтнийх хооронд. Тэгээ суухан тогтдог алхаа явж байгаа ийм хөөрхөн төрийг Б үсгээ ашиглаад маш гоё зурлаа. Гэгэнэдээ улам их амжилт хүсье. Баярлалаа. Дараагийн авиаслаг зураач зөөлний тэмдэг оргилынхан зургийг үзнэ. Оргилыг царуулаа барьж. Тэр манай хүүхдүүд ийм сайхан үсгээ суртсан, дээр нь үсгээ ашиглаад ийм гоё зургийг маш тодорхой, маш гоё зурж байгаамаа. Оргилдоо улам их амжилт сурыг. Минутандаа олон үг уншаарай, тийм ээ. Тоогоон сайн бодоорой, тийм ээ. Цэц мэргэн сайн хөөхд болж мундаг сураарай. Амжилт хүсье. Дараагийн авиаслаг зураач Идрот. Сэргэлэн хөө. Талбарын авиастай. Ингээ сайхан хушуу цагаан хулганыг маш гоё тодорхой бэдэг алгацсан гүйж явж байгаа. Сүүлийн цодоо ойлгоцсон. Ийм гоё сайхан зураг зурсан. Идрот хүүдээ улам их амжилт хүсье. Сайхан зураг зурж улам мундаг сурцаарай заяа. Дараагийн авиаслаг зураач сүлтийнхэн бүтээлэг үзнэ. Аам сайхан зургийг маш гоё гимнастик хийж байгаа юм шиг биш үү? Манай хүн турах гээд байна тийм ээ. Ийм сайхан биеийн тамирчин хулганыг маш гоё уран дүрсэлсэн сүлдэдэн амжилт хүсье. За ингээд хүүхдүүд бүгдээр зургааныг харуулчих та. Нэг ангиас ийм сайхан олон зураачид үсгээ ашиглаад ингэж сайхан төсөөлөн гоё зурсан. Нинжингийнхээ зургийг харъя тайлээ. За ингээд аагаас яа хөлтөр эрдмийн их талай төл тавьж байгаа. Хэрхэн онцорлогтан, мундаг, итгэвтэй сайн зураач, тийм ээ? Авиаслаг хүүхдүүдтэй улам их амжилт хүсье. За ингээд багшны яг бэлгэн гардуулж өгнө. Та бүхэн зориулж энэ тоглоомуудыг бэлдсэн багш. Пазл гэж ийм сайхан тоглоомууд ингэж байж байна, тийм ээ? За ингээд энэ тоглоомуудыг бэлгэлээ явчихна уу? Энэ толоос нь авал арслангийн дүрс байж байна. Энэ гоё сонгоц. Энэ муур пазл байна. Энэ хоёр ийм биллард байна, тийм ээ? Сагсан бөмбөг байна ингээд. За мөн дээр нь яг эртний олон сая жилийн өмнө амьдарч байсан үлэг гүрүүлийг нь бас турсгнаа. Тэр энийг хаглаад эвлүүлээд тэгээд зураарай заа юу. Энэ бол даалгавар багш их. Мөн та нартаа өчигдөрхөн үйлдвэрээс гарсан солонго цэцгнүүр чихрийг бэлгэлж байна. Шүдэнд хор байхгүй ийм сайхан чихрээ амтлан идээрээ.
За баярлалаа. За ингээд өнөөдрийн хичээл үгээр дуусч байна. Дараа дахин уулзлаа. Баяртай. Баярлалаа.